Мис заслын залуу эмч нарын анх тугаар чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. За чуулганд хөдөө сүмийн төвд ажилладаг болоод мөн улсын томоохон эмнэлгүүдийн мис заслын шилдэг залуу эмчнэр оролцсон юм а. Тэд алдаанаасаа амжилт руу сэдвийн хүрээнд салбарынхаа шилдэгүүдийн илтгэлийг сонсож мис заслын салбарын хөгжил болоод мөн эмч мэргэжилтнүүдэд тулгамдж байгаа асуудлын талаар хэлэлцсэн байна. Хөдөө орон нутагт мис заслын эмч дутагдaltaй байдаг. Гэтэл Улаанбаатар хотод мис заслын эмч ажил олоход амаргүй. Залуу эмч нар хөдөө очиж ажилдгүй шалтгаанаа ингэж тайлбарллаа. Би өөрөө юуны Сэлэн аймагт 3 жил мислийн эмчсэн. Хүний нөөцгүй учраас тэндээсээ хотод ирээд ядаж нэг хуралд оролцох хэмжээний тийм боломж байдаггүй. Яг л эмч байхгүй. Би яваадгүй л тэнд зөндөө хүмүүс эмчгүй болчихно. Тийм учраас энэ талынх нь болон дээр нь цалингийн асуудал. Манай ерөнхий салбарч нөгөө шатлалын системээр ажилладаг. Хөдөөч бай, хотод ч яг ижилхэн цалинтай. Тэгэхээр бид нар хотод байх хүсэж байна. Түүнчлэн мис заслын эмч нарыг чадваржуулах сургалт дутмаг байдаг. Эрхтэн шилжүүлж суулгахаас эхлээд дэлхийн түвшинд хүрсэн мис заслуудыг дотооддоо амжилттай нутагшуулахад эмч мэргэжилтнүүдийн чадвар хамгийн чухал үзүүлэлт болдог байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинжлэх нь салбарынхаа асуудлыг шийдэх суурь болно гэж залуу эмч нар үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бид бас барууны тогтолцоог өөрчлөх хэрэгтэй баг. Тэгсний хэрээр энэ санхүүгийн хөшүүрэг бас хариуцлагын тогтолцоо хөшүүрэг болох болов уу гэж би бодож байгаа. Тэг чинь Япон улсад бол бүх хүн татвар жиг төлдөг. Улсын эдийн засгийн нэг том учраас жиг даваа явчихдаг. Гэтэл Америк нэгдсэн улсад хүн өөрөө хариуцсан явдаг тий. Өөрөө би жишээ нь $80, $100 дараа нь би тэдэн долларыг халамж авна гэдэг. Гэтэл нөгөө өөрөөр байна. Тэгэхээр манайх бол энэ тогтолцооноос харж агаад өөрөө эдийн засгийн боломжн дээрээ толгойд хамгийн сайныг нь сонгох хаа гэж найдаж байгаа. Монгол улс өнөөдрийг хүртэл тухайн үеийн зөвлөлт холбоот улсын зарчмаар ангаах ухааны сургалтаа явуулж байгаа нь дэлхийн хөгжлөөс хоцрох шалтгаан болдгийг гадны судлаачид хэлж байлаа. Ангаах ухааны сургуулиуд дэрэгдээ эмнэлэгтэй болох нь эмч нарыг чадваржуулах шилдэг арга болдог гэлээ. Цаанаар эмнэлэг 3 дугаар төвшний эмнэлэг нь бүгд ангаах ухааны сургуулийн эмнэлэг, сургалтын эмнэлэг байна гэсэн үг. Тэр нь өвчтөн үчингээ залуу эмч нарыг оюутнуудыг резидент 팀내 сургаах нь нөгөө байгууллагын хамгийн гол чиглэл байна. Хамгийн гол зорилго байна. Энэ удаагийн чуулганд 150 орчим төлөөлөгч оролцож мис заслын салбарын хөгжил эмч мэргэжилтнүүдэд тулгарч байгаа асуудал, хууль эрх зүйн өнөөгийн нөхцөл, боловсон хүчнээ чадваржуулах асуудлаар нээлттэй хэлэлцсэн юм а. Залуу мис засалчдын чуулганыг 2 жил тутам зохион байгуулж байхаар төлөвлөлөө.